дахианы өндөгний ферм дээр ажилласан байгаа. Сүүлдээ нөгөө дахиануудтай чи ингээл задлалтаа хэрэлдэнтэй ярилцсан, өөлөлтөн айгүй хөвгөлтэй энэ айгүй аимшиг. Одоо бодохоор үнэ аимшиг ёо яаж. Hi guys. За өнөөдөр 12 сарын 25 бүгдд нь Merry Christmas. Apparently I was wrong. Let me take you somewhere where we could be alone. You know how people say. Өнөөдөр би юу хийсэн бэ гэхээр энэ булан жоохон тогтчлаа. Тогтчулсан гэхээсээ илүүгээр ерөнхийдөө тоосын агчаад юмныхаа байршиг жоохон наан цаана болгоод бэлэн болголоо. Хааштай миний бичлэгүүд ерөнхийдөө энэ булангаас эхлэх байх. Хань юу байна гэхээр манай гэрээ обоо тийм гоё обоо биш. Хуучны тийм обоо байгаа. Тэгээд таалагддгүй сонио обоо. Гэхдээ нэг нь сальж чадахгүй юм чинь гэж бодоод дээд нь хэдийн юм наачглаа. За тэгээд обоон дээр юу наах вэ гэж бодож байгаад ингээд аюу гоё юм олсон юу вэ гэхээр он харагдчихна 2015 он. Солонгос дээрээ миний одоо анхны бүтээл буюу анхны үзэсгэлэнгээ гаргасан он сараага. Би анх Солонгост хизээ ирсэн бэхээр 2014 онд иржсэн. 14 онд ирэхэд миний үеийн найзууд маань ихэнх нь одоо сургуулаа дүүргээд дуусгаад за нутаг буцаад ажилд орох нь ороод ингээд нийгэмд өөрийнхөө байр суурийг ингээ олоод эхэлжсэн үеяга. Би яагаад ингэж ариутчихсан бэ гэхээр би Монголд оюутан байхдаа за ажлын байранд ороод эхэлсэн. Тэгээд тэр ажлынхаа байран дээр 6-7 жил ажилласан байсан байлээ. Тэгээд 6-7 жил ингээд нэг ажлын байран дээр ялангуяа миний одоо анхны ажлын байран дээр ингээд 6-7 жил ажиллаад ирэхээр хүн тэрэндээ дасчдсан байлээ. Тэгээд дасангуудаа тэр ажлын байрнаас ингээд татгалзах чадахгүй яваал идэг. Яг л ингээд нэг хэвийн амьдралтай болчихсон байсан. Тэгээд найзуудаагаа ингээд хараад зүрхний гүнд бол айгүй тийм найзуудтай атаархдаг. Би ч гэсэн өөрөө тэгээд явъя гэсэн зориг гаргаж чадахгүй, зөрхилж чадахгүй, тэг боломжуудыг үүсгэж чадахгүй. Хэвийн тийм давтамжтай амьдралдаа бүр өөрөө ингээд уусаад ороод бүр тэрнээсээ ингээд гарах хүч байгаагүй шиг аа. Тэгээд би яаж ирэхээр болсон бэ гэхээр ажлаас гарах өргөдлөө өгөөд тэгээд ажлаас гарсны дараа визийн материалаа одоо элчин сайдад өгчээсэн. Одоо анх Солонгос ирэхэд тийм хэцээс яагаад вэ гэхээр танд мэддэг хүн байхгүй. Тэгээ миний яг ирж байгаа хотод бол таньдаг хүн байдгүй байсан. Харж байгаа шлэн би одоо Солонгос фото зураг буюу фотографи гэдэг одоо мэргэжлэр магистр хамгаалсан. За тэгээд хичээлийн эхнүүдээр ингээд багш тэгжсэн. Камер байгаа юу гээл. Камер байгаа штэ гээл. Одоо яг энэ хуучны одоо дика гэж энэ дикатай би байсан. Тэгээд би надад ийм камер агаа гэсэн чи үгүй энэ камер биш ээ. Чи мэргэжлийн камер аваач гэд багш маань тэгжсэн. Тэгээд оюутан хүнд юу мэргэжлийн камер авах мөнгө авах үү. Би Монголоос ирэхдээ яг хэдэн дөрөвтэй гэсэн бэхээр оюутны дотор байрны мөнгө тэгээд 1 сарын одоо хоол хүнсийн мөнгөтэй ингэж иржсэн. Өөрөө мөнгө бол надад байгаагүй. Яг тэгэхээр сургалтын төлбөр, тийзний зардал гэлээ 9 шидийн зардлууд байгаа шүү дээ. Тэр бүгдийг бол бэлдээд ирэхэд бол бас амаргүй ажил байсан. Тухайн үеийн одоо Монголын цалингийн ханш байна те. Одоогийн ханш хоёр ч бас хөөрхөн зөрүүтэй ялгаатай байсан. 14 он гэдэг чинь бараг 10 жилийн өмнө шүү дээ. Цоглож босгосон тэр мөнгө маань яг Солонгос мөнгө рүү хөрвүүлэхэд бол үнэндээ инээдтэй мөнгө байсан. Мэдээж одоос ялгаагүй л байгаа. Тэгээд дотор байрныхаа мөнгөөр би хуучин камер хөдөлтөж авсан. Тэр үедээ сая 800 мянган вон гэжсэн. Дотор байрныхаа мөнгийг нэгэнд ингээд камеранд үрээ дуусгасан юм чинь дотор байрандаа мэдээж орж чадахгүй. Тэгээд хайцсан бэ гэсэн чи одоо энэ байга хотоос цагийн зайтай байдаг тийм жижиг хөдөө тосгонлоо очиод дахианы өндөгний ферм дээр ажилласан байгаа. Яа одоо бодохоор үнэ аимшиг ёо яаж ажилласан бод. Тэг яагаад тэгээ ажилласан бэ гэхээр нэг таньдаг хүнээрээ дамжуулаад ажлын байр вэ нү би ингээ байгатай ажилд ормоор байна гэдэг таньдаг Солонгос хүн маань тэр ажлын байрыг санал болгосон. Би шууд окей хийсэн. Надад ямар ч сонголт байгаагүй. Ягаад тэгэхээр би Солонгос эрэнгүүтээ шууд ажил хийх шаардлагатай байсан учраас тэр газар руу очиод ажилд орсон. Дахиад ингээ өндөглөхөр өндгийн хурааж авдаг тийм ажилласан. Хувь хүн ажилладаг ферм болохоор аюу тийм том бол биш. Надтай нийлээд нэг хоёр Вьетнам одоо эхнэр нөхөр хоёр ажилладаг гэсэн. Тэр хоёр болохоор нэг дээдлийн одоо өөр надаас нэг километрийн зайтай байдаг тийм ферм дээр ажилладаг. Би болохоор хоёр ингээ жижигхэн ферм дээр ингээ ганцаараа ажилладаг байсан. Хажуудад Майсан гэдэг аюу том хоёр өндөр ууд идэг. Тэр хоёр өндөр ууч аим сүрлэг ингээ харагдана. Хадан уул гэдэг аахгүй юу. Нөгөө талд нь болохоор дунд зэргийн тийм уул байсан. Тэр уул нь гүйдэлтэйсэн баха гэж боддгийг. Тэгээ хамгийн амар нь юу вэ гэхээр өглөө ингээд 4 гэж босоод
дахиануудтай хоол өгнө. Нөгөө дахианууд чи хоол өгөхгүй бол чарлалтаал орилтаал тэгэл эхлүүл өвнө амар харанхууд чинь гараад нөгөө зэта дахианда хоолыг өгнө. За тэгээд үндсэн ажил нь 7-оос эхэлдэг. Хоолыг нөгөөл наа болж итл 6 орчин. Тэгээд нэг цаг унтвал унтна бараг л унтдаггүй байсан юм да. Ямаас зурагт мэдээ үзэж хагаад 7-оос ажилдаа орно. За тэгээд 7-оос ажилдаа ороод дахианууд чи өнгөрсөн өнгийг инстэ зодтолцож байгаа аав шүү. Монголд чинь нэг дахиа энтерийг ингээ амьд байгаад энэ харах тийм тохиолдол ер нь бага байсан учраас дахиа гэдэг энэ амтэн надад аюу амар санагдсан. Тэр фермлүү ингээ хаалгана онгоолгол харангуут хэдэн мянган дахиа миний өөдөөс ингээ хараад зогсож байгаа. За тэгэл тэр хэдэн мянган дахиан дунд чинь би энд гიშгэгдээд үхсэн дахиач байгаа. За тэгэл хүнлүү ингээ дайрдаг дахиач хүнээс зогцдогч дахиа. Эсвэл 9 шидийн дахиа. Тэгэл өнөр та нар гэж бол амар тэр аль төсөөл аргагүй амар. Нөгөө хэдэн дахианууд чи өндгийг авах гэх нөгөө чинь ингээл гар ингээ тоншин. Аим зөвөн шүү дээ. Анх ингээд очиж байгаа хүнийг аюу мэддэг. Анхандаа ингээл хайгаал ингээл өндгийг авдаг гэсэн ба сүйдээ нэг сар өнгөсөө дараа нөгөө дахиануудтай чи ингээл задлтаал хааш нэгээ түлхээл хэрэлдэн заримдаа ярилцсан. За тэгэл заримдаа уйдахаараа уйлалт нь гоё юм болдог гэсэн. Айгу хөвгөлтэй энэ айгу аимшиг ажил юм байсан. Гэтэ тэр ажлыг тим ажил гэдэг мэдгүй тулдаа очиж за ажилласан. За хэрвээ дахиад тэр ажлын байранд намайг очих уу гэж асуувал би бол очихгүй гэж хэлмээрээ. За хуучин бидний үе гэж болохоор нөгөө бидний үегээд тахаар айгу хөгшин санагдаад байна. За яг бидний үе болохоор ерөнхийдөө нөгөө нэг яа бакалаврын оюутнууд ихээс гадна бас магистраар айгүй их ирдэг байсан. Тэгээ магистрийн оюутнууд Монголд нийгмийн амьдралд ингээд ганц 2 жилийн ажлын байранд ажиллаа үзсэн. Юмны наан цаана жоохон ингээд нэг ойлгоцсон ирдэг байсан бол за сүүлийн ингээд оюутнууд чинь ерөнхийдөө 10 жилээ төгсөөд шууд ирэх тохиолдлууд байна. Эсвэл бакалаврынхаа одоо дундуур ирэх тохиолдлууд байна. За эсвэл бакалавраа төгсчөөд шууд ирэх оюутнууд байна. За тэгтээ тэр хэмжээгээр нөгөө залуу хүмүүс чинь нийгэм шиг эхлэх байгаа. Юмны хар бурууг сайн мэдэхгүй яг цайлган тийм насан дээр ирэх үеийн ихсэн болов уу гэж санагдсан. Энд дээр юу хэлмээр байна гэхээр анх одоо Солонгост ирж байгаа оюутнууд шал өөр харь орны ингээд соёлтой ингээд шууд тулгараад тэрэнд ингээд ороод өөрийгөө ингээд шалгуулад ингээд явна гэдэг чинь бас амаргүй асуудал. За энэ ганц хоолны мөнгө гэхэд 7-8 мянган вон болчихно. За тэгэл нөгөө байрны мөнгө гац тог гэл тооцоолоогүй янз бүрийн эрсдлүүд зөндөө гарна. Янз бүрийн тооцоолоогүй тийм төлбөрүүд зөндөө гарна. Тэгээ явж байгаа хүмүүс чинь оюутнууд эренгүүтээ ажил хийгээд авахгүй, эренгүүтээ ингээ баяжаад авахгүй, эренгүүтээ мөнгө нөөсөд авахгүй. За тэр болгонд оюутан ингээ ганцаараа ажиллаа, ганцаараа ингээ мөнгө олно гэдэг бол маш хэцүү. Хуулиараа бол оюутнуудын ажиллах боломжтой ажлын байрууд бас ингээ заагдсан байдаг. За тэгээ хууль бусаар асаа ажиллаж байгаад ямар нэг асуудалд орчвол оюутнууд чинь аяга харамсалтай шүү дээ. Тэгээ хуулийн дагуу ингээ ямар нэг юм хийх гэхээр тодорхой хэмжээ хугацаа шаардна. За бэлтгэлээ сайн хангаж ирээрэй гэж зөвлөмөр. Монголоос тусламж дэмжлэг авах боломжтой л аваад карманы мөнгө жоох өгч явуулаарэ гэж хэлмээр. За юмсан бүгдээрээ шинэ ондоо сайхан шинэлээ. Шинэ оноо сайхан гаргаарай. Дараагийн бичлэгээр дахин уулзцагаа. Bye.